За энэ Улаанбаатар ч юм уу одоо энэ галийн татвараас чөлөөлөх тухай гэдэг энэ асуудал дээр нэг хоёр санал хэлье. За хөдөө аж ахуйн сайдын хэлээд байгаа тэмээт ер нь бол энэ нүүдлийн мал аж ахуй газар тариалан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж л бид нар цаашаа эдийн засгийн хувьд бэхжиж тодорч суурьших юм байна. Тэгэхээр энэ Улаанбаатар эрхлэгчд үйлдвэрлэгчдийн хувьд бол ингээд гантаа жил ургацаа алдчихдаг. Өнтөө жил бүгдээрээ ургац авчихлаар зарж чадхаа байцдаг, хадгалж чадхаа байцдаг. Тэгээ сүүлдээ бүр үнгүүдүүлэх юм уу эсвэл одоо хадгалалтын горим алдснаас чанараа алдчихдаг. Тэгээ энэ гол нугарлын цэг нь бол ерөөсөө энэ логистикийн систем буюу одоо энэ чанарыг муутгахдаггүй хадгалдаг. Улаанбаатар үйлдвэрсэн хүн болгон тодорхой тогтмол үнээр одоо авчраа тэр агуулгатаа өгчдөг. Тэндээ баталгаатай байр суурьтай хадгалж байдаг. Эндээсээ нөгөө улс орны одоо гурил будаа эрхлэгчид нь тогтвортой байдлаар дараагийнхаа түүхий эдээ авч иж энэ логистикийн тогтолцоо бүрддэгэ гэж ингэж үздэг юм байна. А гэтэл манад өнөөдөр бол яг ийм тогтолцоо бүрдсэн үү? Дахиад одоо Улаанбаатар үйлдвэрлэгчид тэр 1 саяга газар дээрээч тариалаад ирсэн, тариалсан буудаага санаа зовхгүйгээр зарах тэр логистикийн тогтолцоонууд нь бэлэн болсон уу гэдэг нэгдүгээр асуулт байна. За хоёрдугаарт ерөөсөө энэ гурил үйлдвэрлэгчдийн асуудал дээр чинь нэг дотоодын зах зээлээ дэмжих ёстой, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой гэж ярьж байгаа. Энэ яалтчгүй зөв л дөө. Гэхдээ монопол шин чанартай, олигопол шин чанартай, үнэ хиймлэр өсгдөг энэ шин чанар дээр дотоод зохион байгуулалтыг яаж шийдэж байгаа вэ? Цаашдаа энэ цөөхөн хэдэн үйлдвэрийн гурлууд чинь бусдыг шахаад үнэ хиймлэр өсгөөд дээрэс нь гадна талаас ингэж одоо татвараас чөлөөлүүлээд дотоодын гурилын үн өсөхгүй гэх баталгаа байна уу? Гуравдугаарт баруун бүс нутаг ер нь бол энэ тээвэр логистикийн хувьд алслагдсан. Баруун бүс нутгийн одоо тэр 25 мянган тонн одоо гурилыг л татвараас чөлөөлөе гэж оруулж ирээд ингээ бүгдийг чөлөөлсөн юм байна. Тэгвэл одоо энийгээ болоод баруун бүс нутгийнх нь ингээ чөлөөлөөд татваргүй болгодог чигээр нь одоо ингэж оруулж ирэх боломжтой юу? Ер нь энэ нүүдлийн мал аж ахуйн одоо логистикийн тогтолцоо буюу энийг одоо байнгын худалдаа авалтын системийг л оруулж ирж иж газар тариалан нүүдлийн мал аж ахуй эдийн засгийн эргэлтэнд орно гэж байна. Энэ дээр явуулж байгаа таны бодлого юу вэ? Хоёр дахь нь саяын дээр баруун бүсийг одоо гурилын үн өсөхгүй гэсэн баталгаа байна уу? Гуравдугаарт олигопол, монопол шин чанартай зах зээл тогтоож үн хиймлэр өсөхгүй байх баталгаа байна уу? Дөрөвдүгээрт баруун бүс нутгийг 25 мянган тонн гэдэг ч юм уу тэр хэмжээгээр нь татвараас чөлөөлөх тийм болгож өөрчлөх боломж байна уу гэсэн ийм дөрвөн асуултыг танаас асууя. За хариулт өгье. Инквайри сайд. За хөдөө аж ахуй өөрөө дэлхийн нийтээр л их эрсдэлтэй салбар. Тухайн жилийн хурд, тундасны хэмжээ, ган гээм байдал гээд олон зүйлтэй шалтгаалж үн байнгын хөдөлж байгаа. За гурилын асуулттай холбоотойгоор судалгаанууд хийгдсэн. Үн хаана өсөд байна? Үн худалдаан дээр өсөж байна. Тээвэр дээр өсөж байна. Гурилын үйлдвэртэйгээ уулзаа. Өнөөдөр нэгдүгээр гурил 1500 төгрөгөөр үйлдвэрээс гарч байна. 1500 төгрөгөөр Баян-Улгийн аймагт хүргэж болно. Тэр тээврийн зардлыг яах юм бэ гэж. Одоо бол гурилын үйлдвэрт хүргэдэг. Бөөний худалдаачд буюу гурилын чэйнжүүд үйлдвэрээс аваад үнийг зохицуулт хийж байна. Бодлого. Энд төрийн оролцоо байх худалдаан дээр. Худалдаа тээвэр дээр гол өсөлт хийж байна. Тэрээс үйлдвэр дээр өсөлт гараагүй. Яам бол будаага тарьж байна. Ургас тогтмолж иж байна. 100% дотор хангаж чадж байна. 100% үйлдвэрлээд бүтээгдэхүүн хийж чадж байна. Яаж иргэдэд хүргэх вэ? Энэ аслагдсан одоо улс орны бүс нутгийн ялгааг яаж арилгах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр тооцоо хийсэн баруун бүс нутгийн 25% хангахад ямар тээвэр, ямар даацтайгаар явхад ямар зардал гарах вэ? 6 тэрбум төгрөгийн тээврийн зардал гарч байна. Хэрвээ 6 тэрбум төгрөгийн тээврийн зардлыг шийдсэн нөхцөлд Улаанбаатарт байгаа 1500 төгрөгийн гурил Баян-Улгийн аймгийн төвд 1500-аар очиж чадна. Тэгэхээр энэ бодлогыг 26-ны төсөв дээр бид нар суулгаж оруулж ирнэ. Нэг баруун бүсийн бодлого. Баруун бүс нутагт газар тариалан хөгжүүлэх ганц том нөөц бол Овс аймгийн баруун төрөний хуучин сангийн аж ахуй. Тэнд байгаа 50 орчим мянган талбайг эргэлтэнд оруулах, тэнд техник шинжилгээ хийх, бодлогын дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлтөө зээлгсэн бодлогыг бас 26 оны төсөвт оруулж ирнэ.
тэргээр асуудлыг шийднэ. Одоо ажлын хэсэг Увс аймагт очиж газар дээр нь ажиллахаар бэлтгэл ажил хангаж байгаа. За мөн Хангаан бүс нутагт бас нэг нөөц бол хар хорионы сангийн аж ахуй. Буюу хар хорионы тэжээлийн сангийн аж ахуй, тэжээлийн баазыг нэмэгдүүлэх бодлогыг бас оруулж ирнэ. Ингэхийн бол хар хорин дээр тулгуурласан Хангаан бүсийн одоо эрсдэл, Увс аймагт тулгуурласан баруун бүсийн одоо энэ тэжээлийн үр тарианы нөөцийг бүрдүүлэх бодлогыг бол хэрэгжүүлэх бүрэн болцоотой. Гэхдээ зөвхөн яг чиглэсэн, нэрлсэн энэ бодлогын ийм хөнгөлөлттэй зээлийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. За энэ жилийн тухайд бол бэлэн бүтээгдэхүүн буудай нөөц хангалттай тул 25 оны ургац хураалт болтол үнийн хувьд ямар нэгэн өөрчлөлт орохгүй доктортой байдлыг хангаж чадна гэж гурилын үйлдвэрийн холбоо албан ёсоор мэдэгдсэн байна. За төвшин гишүүн тодруулжсоё. За тэгэхээр ерөнхийдөө энэ тариаланчдыг дэмжих хамгийн гол чухал цэг нь бол ерөөсөө нэгдсэн худалдаа авалтын систем буюу тэдний үйлдвэрлээд авсан ургац тариаг чанарыг хадгалдаг логистикийн системийг зохион байгуулдаг. Энэ логистикийн системээс цааш нь хүнсний үйлдвэрүүд гурил руугаа одоо тасралтгүй байдлаар хүргэдэг энэ логистикийн тогтолцоо дээр бол төр бодлого боловсруулах зүйтэй байхаа гэж ингэж бодож байна. Хоёрдугаарт тээврийн зардал гэхээсээ илүү энэ үндэсний хэмжээний одоо энэ логистик тээврийн асуудлыг шийдэхгүй бол одоо мал махч гэсэн тэгж штэ. Гадаадын нэг одоо хятадын чейнж орж ирэл махнуудыг өөрсдөө гар